хөгжлийн алсын хараал нийслэлийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдэн нийгэм эдийн засаг, хот байгуулалт, байгаль орчин, гэр хороолол, засаглалын хөгжил гэсэн 5 үндсэн бүрэлдэхүүнтэй байна. Амьдралын таатай орчинтой гэр хороол. Амьдралын таатай орчинтой гэр хороол. Нийтийн хөгжил, нийтийн сайн сайхан. Эрүүл, ая тухтай, тайван амьдралын суурь нь байгаль экологийн тогтвортой орчин бүрдүүлэх Монгол гэр хөгжил хөтөлбөр юм. Байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэр хороолол. Дэд үдцийн шин технологи нэвтрүүлснээр хотын агаарын бохирдлыг эрс бууруулах юм. Дэд үдцийн зээл хөтөлбөрийг хэрэгжүүлж гэр хорооллыг төвлөрсөн дулаан цэвэр бохир усны шугамд холбож амны орон сууц барих боломжийг бүрдүүлнэ. Утаагүй хот хөтөлбөрийн хүрээнд нийтийн тээврийн хэрэгслийг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Гэр хорооллыг боловсруулсан түлш бүрэн шатлалтай зуухаар хангах, нам даралтын уурын зохин шинчлэн янданд нь шүүс төр тавих, түүхийн нүүрсний хэрэглээг багасгах ажиллагааг хэрэгжүүлнэ. Дэлхийн банкны төсөл хэрэгжүүлж буй гэр хорооллын усны хангамжийг сайжруулах ажлыг үргэлжлүүлж, цэвэр бохир усны төвлөрсөн системд холбож, бохир уснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулна. Цэвэр устай болцсноос худгруу явуулдаг ус зөөнүүд ийм асуудал болсон. Заавал орон сууц гэх юм байхгүй. Яаж ч устсанд орж гэр хороо айлах тийм нөхцөл бүрдчихэд байна. Таг төстэй гэх юм бол энэ параныг хадаашдаг байх юм бол тэгвэл бүр гоё л болох юм. Гэр хороолол хүн ихтэй газрууд автобусны буудлын орчинд нийтийн бие засах газрыг байгуулж Монгол гэрийн халаалт хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хотын ногоон байгууламжийг өргөтгөж, тоосчлтын хэмжээг бууруулна. Эко хавтан асфальт бетоноор автомашин явган хүний зам талбайг хужих ажлыг зохион байгуулна. Гэр хорооллыг шаардлага хангасан бие засах газар болгож, хог хаягдлыг ангилах, ялгах, хадгалах, цуглуулах, тээвэрлэх, сайлуулах, дахин ашиглах, боловсруулах үйлдвэр байгуулж, ойжуулж, сүлэгжүүлнэ. Бохир цэвэр ус цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хөрсний болон гадаргын усны бохирдлыг бууруулан, хөрсний ус ашиглах, цэвэр усны 5 дахь шинэ их усвийг ашиглалтанд оруулна. Хотын ургамлын дахалтын судалгаа явуулж, хог ургамлын тоосчлтыг бууруулж, сүлэг мод тарин арчилж хамгаална. Хотын хөрсний илэгдэл эвдрэлд орсон газруудыг сэргээх, магадлал бүхий газруудад үер борооны ус зайлуулах далан хамгаалалт барих болно. Иргэн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлснээр хатуу хог хаягдлын бохирдлыг бууруулна. Нийслэл дүүрэг хороо бүрийг хог тээврийн зариулалтын автомашинаар хангах, хогийг ялгаж ангилах, хаягдал хонцор боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлын төлбөр хураамжийн зарцуулалтыг иргэдэд ил тод тайлбарладаг болно. Гудамж талбайд байрлах хогийн савны тоог нэмэгдүүлэн, худалдаа үйлчилгээний салбарт даван болон цаасан уудыг хэрэглэх ажлыг идэвхжүүлнэ. Ногоон хөгжилтэй гэр хороолол. Байгаль орчны бохирдлыг бууруулах, арилгах, гэр хорооллын эзэмшлийн газар болон хашааг зөв зохистой байгуулж, орчноо хамгаалах ухамсарыг төлөвшүүлнэ. Амьдрал бол гэр хороол бай. Намар жимсээ хороогаад дараагийн жил болтол ингээд идчихэж энэ чинь амьдрал. Хоёрдугаар тэрнийхээ ашгаар одоо энэ жил нэг бараг цааш хот өргөж байгаа. Хамгийн гол мэд залхуурах бол одоо тэр жигээр ногоон төгөж болгочих болохоор байна. Өөрөөр хэлсэн одоо энэ хайлаас энэ өхрөөнөд чатаргам техниктэй олон төрлийн жимсээ хараад баясаа сууж явах шиг одоо ерөнхий жаргал халаа. Манай хотын цагаа болоод эрс өөрчид хийж байна. Энэ хотын дараа мөнгө яага. Энгүүнд баярлалтай. Энэ их тодорхой их шуурхай ажиллаж байгаа хүн юм гэж би ингэж байна. Байгаль орчны бохирдуулсны нөхөн төлбөр, экологийн татварын тухай хууль тавилна, гэр хорооллын газрыг үнэлэмжтэй болгох, газрыг дахин зохион байгуулах хууль, хотын татварын тухай хуулиудыг санаачлан
цэвэр усны нөөц газруудыг улсын тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төслийг өргөн барина. Ногоон хэрэм, ногоон байгууламж, гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх хүлэмжийн хийг бууруулах ажлыг хэрэгжүүлнэ. Хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл үйлчилгээг хязгаарлан нөхөн сэргээх дэвшил сэтэв техник технологи нэвтрүүлж нутагшуулна. Нийслэл хот орчмын ногоон бүсээс мод бэлтгэн түлшинд хэрэглэх хууль бус үйл ажиллагааг таслан зогсов. Дүүрэг, хороодод, жимсгэн, хүнсний ногоо тариалах талбай, хадгалах зориулалтын цай, агуулгах бүхий эко паркуудыг байгуулна. Амьдралын таатай орчиндөө гэр ороод. Амьдралын таатай орчиндөө гэр ороод. Нийтийн хөгжил, нийтийн сайн сайхан. Байгаль дээлтэй гэр хорооллын төлөвлөлт. Нийслэл орчмын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, ногоон архитектур төлөвлөлтийг хэрэгжүүлснээр байгаль дээлтэй хот төлөвлөлтийг бий болгоно. Дүүрэг хороодын нутаг дэвсгэрт мод өвжүүлгийн газар бий болгож, инкубатор төв байгуулна. Гэр хороолол албан байгууллагууд мод сууг тэрсэн шилдэг туршлагыг бусдад түгээнэ. Ногоон нуур орчмын газарт цэцэрлэг түрээлэн барих ажлыг эхлүүлнэ. Хот төлөвлөлтийн хүрээнд цуслангийн шин бүс бий болгож, дээд бүтцийн стандартыг шинжилэн мөрдүүлнэ. Голын эрэг сав газруудад ус нэмхэн ногоон байгууламж, нэмхэн амьдрах орчин зарчим дүндэслэн хамгаалалтын болон суурьшлийн бүсийн зохистой харьцааг хөгжүүлнэ. Ногоон байгууламж усны орчинг хамгаалалтад авна. Туул сэлбголын уралцыг тохируулах, орчин үеийн далан амралтын бүс байгуулах, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг өргөжүүлнэ. Замын төвчрэл, тоосчлт, хөрсний эвдрэл, агаар, хөрс, гадаргын усны бохирдлыг бууруулна. Гэр хорооллын эмх замраагүй төвлөрлийг сааруулж, тодорхой гишүүдэд бичил төвүүдийг бий болгож, олон төвтэй гэр хорооллыг хөгжүүлнэ. Хэлсэн бол хий. Гэр хороолол орон сууц. Бид ажлаа мэддэг бол ажлаа дуусгах бат. Хоосоо амтгүй хотын өсөлт тогтоол авч аль хэрэгч үтээч байгаа чадна. Нийслэлийн хөгжил, нийтийн сайн сайхан. Төвийн цэвэр бохир усны их үүсвэртэй холбогдсон шинэ бичил төвийн загвар төслийг санаачлан хэрэгжүүлнэ. Гэр хороололд томоохон сүлжээ дэлгүүр супермаркетуудыг бий болгож, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангаж, гудамжны гэрэлтүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ногоон бүсийн бүтээн байгуулалт. Гэр хорооллыг зүлэг мод туслах, усны их үүсвэртэй болгох үүднээс үерийн усны байгууламжуудыг сайжруулах, усан сан, хиймэл нуур байгуулах ажлыг хийж гүйцэтгэнэ. Ухаалаг төлөвлөлт, Иргэдийн эрүүл, аюулгүй, тавтай амьдрах орчин. мэдлэг оюуны өндөр чадвар, өрсөлдөх чадвартай. Орчин үеийн нийслэл хот зохицлоход оршин. Инженерийн шийдэлтэй ногоон нийслэл. Нийслэлийн хөгжил, нийтийн сайн сайхан. Экологийн боловсролтой болзошгүй гамшиг даван туулах чадвартай иргэн. Эрчим хүчинд холбогдоогүй гэр хороолол, цуслангийн бүцэд байгаа өрхүүдэд сэргээгдэх эрчим хүчний ухаалаг хэрэглээ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлнэ. Газар хөдлөлт, уяр, ган зуд, хүчтэй шорон шуурганы хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх чадварыг бэхжүүлнэ. Оёл хэрийн төмрээс урьдчилан сэргийж, хамгаалтын зурус татаж, төв орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр нийслэлийн иргэдийн хуралд нэр дэвшиж буй мөнх хоёр ахлагчтай багийнхан мөрийн хөтөлбөрөөр дамжуулан нийслэлчүүдтэй хамлж байна. Анхаардаг, авилга буй, ажилтдаг, амжилтанд хүрсэн баг байж чадна.